влог ямар влог вэ гэхээр багш нарын баяр болж байна. Тэр гоё юм. За тэгээд өнөөдөр багш нарын баярын влог хийн. Тэгээд би өнөөдөр явууны багш болсон бэ гэхээр газар зүүн багш болсон байгаа. Тэгээд өнөөдөр би 4 цагтай. Тэгээд бүгд удахгүй уулзцгаая. За энэ манай сургуулийн үүд хэсэг харагдаж байна. Энд чи бол зураг даруулах зориултаар гоё бэлтгэсэн байна. За ингээд дээшээ харуулах юм бол манай сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын явууны багш болсон товч танилцуулга нь харагдаж байна. За энэ болонлоо ирэх юм бол мэдээж би харагдаж байна. 오늘 이제 이 지금 왔다 나게 알고 싶다. 자, 나게 이렇게 아무나 안 들어가서 나간다. 얘가 오늘들이 맞아서 비슷한 한번 가야지 이럴 것 같지. 가야지 이렇게 나 특히어리는 딱 스피드 잡선 되게 밑에로 같은 데가 Аха. За, баярлаа. За, баярлаа. За, баярлаа. Аха. За, баярлаа. За би хөөрхнө үү? Би гоё ястай юу? Би царайлг үү? Та нар хэдий хэдийсэ? За энэ 2 дугаар ангийнхны үдийн цай ийм ирсэн байна. За энэ намайг нэг хонжорсон байна. Адилхан байна уу? За би өнөөдрийнхээ бүх хичээлийг ороод дууссан. Анги 12-нд сууж байна. За өнөөдрийн хичээл бүр үнээр гайхалтай, үнээр гоё байлаа. Газар зүүн багш болох үнээр гоё байлаа. Яг дуртай хичээлээрээ багшлаад хичээл орсон мэдрэмж үнээр сайн байлаа. Бас хүүхдүүдийн харилцаа хандлага үнээр гоё байлаа. Тэгээд одоо нэг 2-3 цагийн дараагаас бид нар багш нартай концерт маягийн бэлдсэн байгаа. Тэгээд тэргээ утгагүй явуулах учраас одоо сургуулийн үйл ажиллагаа хичээллэх хугацаа дуусаад тэгээд цагуудаа дуусгаад бид нар ангиудаа цэвэрлээд хүүхдүүдээ сургуулиасаа гаргаад 12-ын зөвхөн сургуультай үлдээд тэгээд гялсхан шиг явж бүгдээ хувцснараа авчраа солихын солиод бид нар газар очиж багш нартай гоё surprise гоё дуу бүжиг шүлэг концерт вальс гэх бүхэл зүйлийг тавина. Тэрийг удахгүй та нар харах байх. Тэгээд одоо би ангийнхнаагаа цэвэрлэгийг нийлүүлчихээ тэгээд явууллаа. Тэгээд бүгдээрээ тэгж чад уулзъя. Бай. Дэглжээ аз жаргалтай сурагч байсан. Гэхдээ ээж минь нэмсэл хайр халамж зэмжил үгүй боловч нэртөж бүхэлдээ харав хоёр бараан санагц.
бид нар өнөөдрийнхөө үйл ажиллагааг дуусаад хамгийн үйл сүүлийн үйл ажиллагаа болох ангиараа хоол зэрэгсэн байна. Өөрийгөө танилцуулж байсан мөч тодхон санагддаг. Харин өнөөдөр бид чинь бүгд л өөр мөрөөдөл, өөр зам хүсээ болжээ. Бүр төгсөг ангиж энэ бүхэл хугацаанд бидний хамгийн түшиг болсон хүн бол та байлаа. За хайцгаа бүгдээнд найраа минь. За мөнх цэцэг нь одоо л завтаа болоод гэртээ орж ирэн сууж байна. Өнөөдөр бүр үнэхээр солиотой бүр нэрээ. Үнэхээр галзуу өдөр болж өнгөрлөө. Ямар гоё мэдрэмжүүдийг өнөөдөр нэг дороо ба уйлах, баярлах, тогтлох, уурлах, хинээх гэх бүхэл мэдрэмжийг өнөөдөр авч чадлаа. Үнэхээр галзуу өдөр байлаа миний хувьд бол. За өнөөдөр ингээд өглөө босон цагаас эхлүүлээл одоо хүртэл би тогтлосоор, баярлсаар, ингээд гоё нэглсаар ингээд нэрээ бүхэл ингээд хүнд гарт болох бүхэл ингээд нүүрний хувирал, бие физиологийн асуудал гэдэг нэрээ бүгдийн нэрээ ээлж чадчихээн би болол. За өнөөдрийг бол үнэхээр солиотой сайхан байсан. Би газар зүүн багшуулсан гэж хэлсэн. Тэгээд амар гоё юм багшуулах мэдрэмж үнэхээр гоё солиотой галзуу. Багш гэдэг хүн чинь ямар агуу юм бэ гэдгийг би өнөөдөр маш их мэдэрлээ. Тэр олон хүүхдүүдэд яаж зааж, нэг бүрчлэн яаж зааж, хүүхэд бүртээ тулах тэр 40 минутанд хүүхэд бүр дээр очиж тулна гэдэг маш хэцүү гэдгийг би ойлголоо. Зарим нь хичээлээ хийж явах, зарим нь хийхгүй уцаа оролдоод өнгөлөдөх ямар байдгийг би өнөөдөр бүгдийг ойлгож авлаа. Багш хүний амьдрал, багш хүн тэр тусмаа ингээд хүүхэд бүрийг ойлгож ханддаг тэр хандлага гэд би багшийн ингээд бүхэл ингээд дотоод мэдрэмжүүдийг ингээд бүгдийг ингээд өнөөдөр нэг дор мэдэрсэн болохоор бүр үнэндээ ингээд амар ингээд биширж ин багш хүнийг бүр тэгээс үлдээ бүр багшуултын мөнгө гэж амар бодож үзлээ. Тэгээд амар агуу юм байна багш гэдэг хүнийг бүр нэгээ бишрээ. Угаасаа бишрэхгүй байхын аргагүй гэрийн ажил тэгээд тэр хүүхдүүдийг халамжлан анги даасан багш бол бас хэцүү. Тэгэл ангийнхнаа 9 шидийн юм бэлдэн ингийн тийм гэрийн асуудал гэл маш олон асуудал тулгардаг. Тэр болгоны ард тэр багш гэдэг хүн яаж амжуулж чаддгиймээ гэмээр л амар үгээр хэлхийн аргагүй үнээр солиотой. Би тэр хүмүүсийг бүр багш нарыг үнээр их биширж юм. Та нартаа бүр баярлалаа. Ингээд бидний төлөө ингээд өдөр шөнө үздэг чад маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Тэгээд үнээр гоё өдөр байлаа. Багш болж үзсэндээ маш их баярлж байна. Багш болох мэдрэмж бүр үнээр гоё юм байлээ заа юу. Яасан гэж би ингээд анги даасан багш болсон гэж хэлсэн шүү дээ. 8 нарын ангийнхан мань бүр амар хөөрхөн ингээл анги руу ороод манай ангийн багш штэ гэл амар хөөрхөн хүүгүүд нь ингээл хов зүгэл багшаа энэ багш охтуудыг л амар илүү үзэдэх юм намайг өрөөс тоохгүй байх ингээл тэр нь бүр амар хөөрхөн тэгэл ингээл багшаа гэл тэгэл цэвэрлэгээ багшаа би хийм ингэн тийм гэл цэвэрлэгээ дуусчаа багшаа хийгээ дуусчлаа та харах уу гэл гарч явахтаа хүртэл thank you баярлалаа багшаа гэл гараал багшаа гэл бүх юм багшаа гэд дуудлах мэдрэмж үнээр гоё үт юм бэл. Тэгэл бага анги руу зүгээр нөгөө ангийнхаа хүүхдүүд дээр орж явсан. Тэгсээ чинь тэр бага ангийнхан ямар мундаг юм бэ. Навчаар ингээд хичээл хийлгсэн яг энэ уурд гаргасан байгаа ингээд хичээл хийлгсэн байгаа. Тэгсээ чинь бүгд өөрсдийнхөө сэтгүүгийнхаа хэмжээгээр маш гоё тэр навчийг тэгээд гоё амьтны дүрд ургамал амтан мод гэл ингээд хажууд нь ингээд ахиулаад зураад аваад ирсэн. Тэр бүрнээр мундаг тэр хүүхдүүдийн тэр сэтгэх чадвар мадварыг нэр үгээр хэлхийн аргагүй үнээр гоё заа. Тэгээ нэг хүүхэд намайг бүр зурсан байсан. Би бүр амар баярлсан. Тэгээд ер нь амар гоё сэтгэл маш өндөр. Тэгээд хамгийн гоё юм чинь гэх юм бол багш нартаа тэр өглөө түлхүүр солилцсон тэр мөч бас гоё исэн. Тэгээд тэр анхны ангидаа ороод хичээлээ заах тэр мэдрэмж хүртэл үнэхээр гоё исэн. Тэгээл амар айжсэн гэсэн ч гэсэн тэгэл би за өнөөдөр би багш болсон. Багш шиг л байх хэрэгтэй гэдгийг зарчмын дагуу би хүүхдүүдтэйгээ илдэг харьцаж бүхэл зүйлийг яг багшийн ном журмын дагуу хийсэн гэдэгт би бүр маш сайхан итгэлтэй байгаа. Тэгээд үнэхээр гоё өдөр байсан. Тэгээд багш нартаа бид нар тоглолт тавьсан байгаа. Тэгээд тэр бол үнэхээр гоё исэн. Манай ангийн би бүр ангийнхнаараа амар барахыг амар их хүсдэг заяо. Яагаад гэж манай ангийн халиваа зүйлийг маш сайн хамт зарж
хийж чаддаг хамт олон ч нэгтж ангийнхан гэж би ер нь хувьдаа боддог байхгүй. Тэгэд ер нь ингээл альва зүйлийг ингээд яг ингээд анги болгоны ингээ хийсэн байгаа хандж байгаа хандлага болоод бүх юмыг хараад манай ангийнхан бүр хэр супер байж чаддаг. Би бас ингээд ангийнхантай энэ ташрамд заяа. Бүтээнд амар хайртай шүү гэж хэлье. Тэгээд сүүлийн жил болохоор ингээд амар эвгүй санагдсан байна. Ингээд жоохон юм дээр ингээд уйлах гад өнөөдөр бүр уйлах гал гэсэн зүдөө уйлах гал гэсэн. Тэгээд сүүлд ангийнхантайгаа хоолнд ороод тэгээд уйлсан. Тэгээд бас дээрэс нь ангийнхныхаа тэр мундаг хичээл зааж байгаа тэр болгоныг харахад амар гоё дотроо ингээл зогтлол вау манай нэз чи ийм мундаг байсан юм уу гэд бахархаа сууж яхаар ийм гоё байсан өнөөдөр бол тэгээд бүгдээрээ мундаг байсан гоё байсан. Манай ангийн багш бол яг биднийг яг атгасан гар шиг бүр нэгтгэж чаддаг хамгийн супер багш гэж би хэлмээр байна. Тэгээд өнөөдөр бол үнэхээр сайхан өдөр байлаа. Тэгээд миний өнөөдрийн нэгэн сайхан нандин сайхан дурсамжтай минь хамтдаа байсан та нартай маш их баярлалаа. Тэгээд дараагийн блог хүртэл түр баяртай. Жил бол дахиж болдохгүй хамгийн нандин үеийг өнөөдөр бүр үнэхээр бүр утгаар мэдэрч чадлаа. Тэгээд цаашдаа ер нь бол миний ойрын блогууд ер нь дандаа манай ангийн дурсамжийн тухай блогууд дандаа бүтэж орно гэж би ер нь бодож байгаа. Тэгээд манай ангийн дурсамжийн блогуудтай хамтдаа байцгаарай. Баяртай. Багш гэдэг үнэхээр гоё юм аа. Хүүхдүүдээ хичээлээс нь тараад ингээ цэвэрлүүлээд явсныхаа дараа хамаг юмаа шалгаад гарах тэр агшин үнэхээр гоё. Энэ хүүхдүүд минь болгоомжтой харьж байгаа болов хүүхдүүдээ эртхэн хариулах юмсан гэсэн бодол хүртэл энэхүү орон хугацаанд төрдөг юм байна. Үнэхээр гоё юм байна. Багш гэдэг нь үнэхээр агуу юм байна. Багш нарыгаа үргэлж хайрлж хүндэлж явж байгаарэ. Баярлалаа.